За яагаад гайхалтай гэж вэ гэж. Хамтдаа өнөөдөр Марк номын 1-р бүлгийн 16-аас 20-р хэсгээс суралцах болно. Тэгээд Библи гэдэг зүйл бол хүн төрлөختөнд Бурхныг илчилж өгдөг гайхалтай, Бурхны хүн төрлөختөнд үлдээсэн загтал байгаа. Тэгээд Бурхан ганцхан загтлаар дамжуулж ажилтгүй л дээ. Бурхан хүсвэл бүх зүйлээр дамжуулан хүн төрлөختний амьдралд ажилдаг байгаа. Та яг Бурхны талаар ямар ойлголттой байдаг вэ? Бурхан гэж яг таны хувьд хэн бэ? Та юу гэж боддог вэ? Бурхан яг таны амьдралд бас яг ямар орон зай эзэлдэг вэ? Та бас юу гэж хардаг вэ? Магадгүй та яг Бурханыг амьдралынхаа яг аль хэсэгт тавьдаг вэ? Та ямар төвшөнд байлгадаг вэ? Ингээд бодохоор хүмүүс бид нар ч их асар их эрх мэдэлтэй хүмүүс байгаад байгааз. Ихэмсэг, бардам гэх юм уу юу гэх юм те. Гэхдээ яг үүндээ бид нар өөрсдийгөө маш гүнзгий харах юм бол бид нар үнэхээр сул дорой. Яагаад сул дорой гэж? Өнөөдөр бид нар энэ заалнаас харахад миний амьдралд юу тохиолдохыг мэдэхгүй тийм хүмүүс байхгүй. Ойлгож байна уу те? Ийм сул дорой мөртлөө бид нар бүгдийг мэддэг юм шиг амьдрдаг байхгүй юу юм. Бас бүгдийг хийж чаддаг юм шиг авиралдаг. Тийм л одоо амьд оршихуй байгаа. Тэгэхдээ бид нар хэдийн ийм байсан ч гэсэн биднэрт найдвар байна хат. Яасан бэ гэхээр Бурхан биднийг хайрлсан юм аа. Би танд нэг гарцааг үнэн хэлье. Үннийг хэлье. Бурхан танд хайртай шүү. Та зэрэг тэхэндээ хэлэхгүй юу? Бурхан танд хайртай шүү гэж. Та өнөөдрийн амьд байгаа гол шалтгаан бол Бурханыг таньж мэдэх шүү хат. Хүн төрлөخت нь яг юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Яг ингээд амьдралаа бодоод үзэхээр аимшигтай зүйлүүд их, бас талархмаар зүйлүүд ч их. Гэхдээ нэг зүйлийн араас л яваад байдаг. Нэг л зүйлийг хайгаал байдаг. Зарим нь олсон, зарим нь олоогүй баг. Олсон нэг нь бол жинхэнэ бүтээгч Бурханыг олоод тэр сэтгэлд үүрсэн баг. Олоогүй нэг нь өнөөдөр хүртэл хайсар байгаа ш. Тэгэхээр өнөөдөр Марк номын 1-р бүлгийн 16-аас 20-р хэсэгдэр маш чухал зүйлийг хүн төрлөختөнд Бурхан өөрийн үгээрээ дамжуулан үлдээсэн баг. Тэгэхээр юу гэж хэлэх чинь гэхээр Библи гэдэг зүйл бол хүн төрлөختөнд Бурханыг таниулдаг гайхалтай ёроол шүү багт. Өнөөдөр бид нар энэ Бурханы үгийг өөрийн хэл дээр чинь гэдэг ямар гайхамшигтай вэ? Тийм үстэй. Өнөөдөр бид нар Бурханы үгийг уншаад энэ яг юу гэсэн үг вэ гэдгийг тунгааж бодох тэр чадвартай байгаа нь юутай ёроол. Тэгэхээр энд нэг юм чухал үг байгаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй Симон түүний дүү Андре нарыг хараад харав. Тэд загсчид аж. Есүс тэдэнд намайг даг гэж хэлсэн байна. Тэгэхээр намайг даг гэж хэлэх эрх мэдэлтэй нэгэн хэн бэ яг? Таны хувьд юу гэж бодож байна? Та яг өөрийгөө хэн нэг намайг дагаараа гэж хэлэх тийм одоо зохис байгаа юу? Эсвэл тийм чадвар байгаа юу? Эсвэл тийм одоо тийм нөлөөлөл байгаа юу? Ер нь намайг даг гэж хэлж байгаа нэгэн бол те ер нь бусдаар нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн нэг л байх тийм үү? Харин Библи дээрээс харах юм бол Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэнд тор тавьж байсан загсчдыг хараад намайг даг гэсэн байна. Бүгд хамтдаа намайг даг гэд нэг хэлээ да. Намайг даг. Та өөр дөрөө бодоо заяа. Намайг даг. Яг юу гэж ямар мэдрэмж төрж ийн танд? Намайг хинч дагах билээ дээ гэж бодож гинөө. Юу гэж бодож ийн те? Би чинь тэр нэг дагуулах юм билээ гэж бодож гинөө. Эсвэл чи намайг дагуул өстой. Нөгөө нэг амьдрал чинь тэгэл гэрэл гэгээтэй боллоо л гэсэн үг гэж бодож байна. Юу гэж бодож байна? Өдөр дахиад яг чин сэтгэлээс яг өөр дөрөө төвлөрөөд нэг хэлж үзээд их байх нэг үг. Намайг даг. Яасан вэ? Хэлээ л та бүгдээрээ. За 1 2 3 намайг даг. За юу гэж бодогдож байна те? Ямар ч байсан хүн болгонд ямар нэгэн тийм мэдрэмж төрж байгаа баг. Тийм үү? За би зөвхөн танд хэлье. Тэр мэдрэмж яг та өнөөдөр яг өөрийгөө хинбэ гэдгийг харж чадах тэр мэдрэмж шүү. За юу. Бид нар ч тийм мэдрэмжинд итгэж байдаг хүмүүс биш л те. Гэтэ яг ерэн зүгээр хэдүүлээ нэг юм заримдаа ингээд нэг мэдрэмжийг ингээд харахаар үннийг илэрхийлдэг байхгүй юу?
Тэгэхээр нэг өсөндөө би яг өөрийгөө мэдээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би сул дорой нэг юм байхгүй. Гэтэ би түрүү хэлсэн те. Бид сул дорой гэдгээ мэддэг мөртлөө хүчтэй юм шиг амьдардаг. Яг тэгвэл нийгэм энэ дэлхий бид нар тийм зүйлийг заадаг байхгүй. Чи бусдад нулимсаа бүү үзүүл. Ялангуяа чи Монгол ирэх хүн учраас гэлдэж байгаа шүү дээ, ер нь тийм үү? Тэгэхээр бид нар чинь хөрх юм бас гүрэн шүү дээ. Бас ингээд нулимсаа үзүүлчихгүй байх юмсан, тий? Хүний өмнө бас нэг муу харагдчихгүй байх юмсан гэдэг нэг юм хүсэл байна. Гэхдээ юу та өрөөлвэ? Гэхдээ энэ дээр юу ч хэлсэн бэ гэхээр намайг даг гэж хэлсэн нэг нь эрх мэдэлтэй нэг юм байхгүй яах вэ? Эрх мэдэлтэй. Бид нар яг Библийг сайн харах юм бол юу ч хэлсэн бэ гэхээр тэр бол тэнгэр газар хийгээд тэнгис талаа түүн дотор оршигч бүгдийг бүтээсэн бурхан гэж хэлсэн байна. Нэг өсөндөө бүтээгч эзний эрх мэдэл тэр газар байгаа гэсэн үг байна. Тийм учраас тэнд маш эрх мэдэлтэйгээр юу ч хэлсэн бэхээр одоо намайг даг гэж хэлсэн байна. Тэр та боддоо тэнгэр газар тэнгис талаа түүн дотор оршигч бүгдийг бүтээсэн тэр нэг нь таныг даг гэж хэлэхэд та яг одоо яг ямар мэдрэмжтэй байх вэ? Окей. Энд чинь бас итгэж болох нэг юм байна шүү. Бид нар ч бас гоё шүү дээ, тий. Гоё ингэж дүгнж болно, шийдэж болно, тий. Энд чинь бурхнаас өгсөн өрөөл واخгүй яг өндөр. Тэгээ бид нар энэ өрөөлийг заримдаа нөгөө нэг буруугаар ашиглаад байдаг واخгүй. Тэгэхээр бид нэг бодтой ингэж мэдэрч амьдрах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бидний амьдралд энэ шийдвэр гаргах одоо ийм эрх байдаг. Тэгэхээр тэр эрх нь юу гэхээр хэнийг дагж амьдрах вэ гэдэг шийдвэр байгаа. Тэгэхээр өнөөдрийн үгэн дээрээс юу гэж хэлсэн бэхээр тэр тэнгэр газрыг бүтээсэн бурхан өнөөдөр хүн төрлөختнийг намайг даг гэж хэлсэн байхгүй. Яагаад? Түүнд эрх мэдэл байгаа учраас. Бүр цаашаа ярих юм бол хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээгээд яасан бilé? Та нар үржин олшрох тун гэж өрөөсөн байхгүй юу? Тийм учраас дэлхийн ертөнц өнөөдөр үржин олширч амьдардаг байхгүй юу? Нэгсэндээ бурхан өрөөсөн л бол тэр өрөөл биелээ олдог гэсэн үг. Амен. Заримдаа бид нар гайхдаг шүү дээ. Яагаад энэ хүмүүс юм те? Хүний хөвлөд ингээд те? Хүн бий болд юм болоо гэж. Энэ бурхантай л холбоотой байж байгаа юм. Та юу гэж бодож байна? Яг энэ зүйлийг хийж чаддаг байж ажил тэр бурхан шүү байна. Түүнээс бурхан гэдэг зүйлийг алив ямар нэгэн зүйлээр орлуулах боломж байхгүй гэсэн үг. Харин хүмүүс бид нар орлуулж амьдардаг байхгүй. Тийм учраас бид нар бурханыг дагаж амьдрах хэрэгтэй юм аа. За тэгэхээр би нэг зүйлдээ санал нэг байна. Магадгүй та бүгд надтай санал нэг байх байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дэлхийд дээр олон хүмүүс бурхныг хайж амьдардаг. Тийм үү? Тэгээ олон шашнууд та нар бурхныг хай гэж хэлдэг. Тэгээ хайгаалга, ер нь бол хайгаалга. Зарим нь ингээд яг өөрийнхөө төсөөлж байгаагаар ч юм уу за энэ л байж магадгүй гэдэг ингээд олж судалж мэдж байгаа зүйлүүдээр ингээд нэг юм хэлбэр дүрс мөрсгээд янз бүрийн нөхцөл байдлыг бий болгоод ингээд за энэ л байж магадгүй гэдэг нэг ингээд тэрийг ингээд бурхноо болгоод амьдарч байгаа. А зарим зүйлүүд бол за миний үзэл бодол бол надад өөртөө л зөв гэдэг ингээд ийм зүйлэр. А зарим хүмүүс бол эцэг эхээ ч юм ингээд бурхан болгоод ч юм ингээд явж байгаа. Хайсаар байгаа. Тэгэхээр бид нар бурхны талаар бодох юм бол бурхан биднийг бүрэн дүүргэж чаддаг, бидний амьдралыг бүрэн мэддэг нэгэн байх учиртай гэж Библи илэрхийлсэн байгаа байхгүй. Тэгэхээр Библийн дагуух бурхан юу гэж гэхээр та нар бурхныг хайж болно. Гэхдээ бурхан та нарыг хайж ирсэн гэж заадаг байхгүй. Нэгсэндээ бурхан бид нар дээр өөрөө ирсэн гэсэн үг. Ойлгож байна уу те? Бүтээсэн тэр нэг нь бүтээл дээрээ ирсэн гэсэн үг байхгүй юу? За бүтээл гэдэг талаар бид нар нэг юм бид нар ингээд ямар зүйлийг ингээд нэг бүтээдэг шүү дээ. За одоо жишээл бидний ном бүтээдэг ч юм уу те, номыг бүтээдэг ч юм уу. Тэ? Эсвэл бид нар машин бүтээдэг ч юм уу. Ямар нэгэн зүйлийг хүн ингэж нэг бүтээж амьдарч байгаа. Тэгээ тэр юу юм? Бидний бүтээл. Тэгээ тэр бүтээл таныг эргээд хайж ирнэ гэж боддоо та. Хайж ирэл та чи миний бурхан байсан юм уу? Гинэ гэсэн үг байхгүй юу? Та чи миний бүтээгч байсан юм уу гинэ гэсэн үг байхгүй юу?
Бид нар эрүүл ухаанаар бодвол энэ боломжгүй зүйл. Тэр яг бурхан гэдэг ойлголт хүн төрлөختөнд яг энэ багхгүй. Нэг өсөндөө тэр машин эсвэл тэр бидний бүтээсэн зүйл биднийг хайдагтай адилхан бид тэр зүйлийг хайгаад тэр бүтээлийг хайгаа яваад байна гэсэн үг багхгүй. Бүтээгч шиг. Яг үннийг бид нар олохгүй. Угсаа олдохгүй. Яг бол тэр бидний боддгоос өөр учраас. Бидний харж байгаагаас тэр агуу учраас бид нар тэр газар очих боломж байхгүй. Харин Библи юу гэж зааж байгаа гэхээр бурхан таны амьдралд өөрөө ирсэн гэж. Нэг өсөндөө бурхан бидний амьдралд ирснээр бид бурхантай уулзах боломжтой болсон гэсэн үг байхгүй. Амен. Бурхан бидний амьдралд энэ боломжийг нээж өгсөн гэсэн үг байхгүй. Тийм учраас хүн төрлөختөн хөрөгцсөн юм ахтан. Тийм учраас хүн төрлөختний амьдралд хөрөөл гэдэг ухагдгүй байдаг юм а. Яг бол бидний хийж чадахгүй зүйл бидний амьдралд биелэлээ олж байгаа учраас. Харин тэр эрх мэдэлтэй нэгэн өнөөдөр энэ дэлхий дээр ирээд онцгойлно. Яг энэ Библиэлд гарч байгаа хэсгээр юу гэсэн бэ гэхээр намааг даг гэсэн үг байна. Өнөөдөр та яг хэнийг дагж амьдарч байгаа вэ? Таны амьдралд яг тэр моделөө болгоод гэх юм уу те хэлбэрээ болгоод загвараа болгоод амьдарч байгаа нэг нь яг хэн байна вэ? Та ингээд амьдралаа сайн бодож үзэх юм бол таны амьдрал нэг тийм загвар баг. Тэгээ бид нар яг тэр загвар шиг болох гэж хичээж амьдарч байгаа. Зорж амьдарч байгаа. Би танд нэг үннийг хэл. Бүгдээрээ яг бурхны загвараар амьдарцгаая гэх юм. Яг бол тэр бидний бүтээгч учраас биднийг мэдж байгаа гэсэн үг. Чи юу бодож байгааг, чи юу сэтгэж байгааг, чиний амьдралдаас юу хэрэгтэй байгааг, бас чамд ямар мөрөөдөл байгааг бурхан мэдж байгаа шүү хатар. Амен. Тийм учраас бид бүрэн дүүрэн түүнийг дагаж амьдраарай гэж эзний нэрээр ятгахмаар байна хатар. Та бүү эргэлз. Яагаад тэр бүтээгч учраас. Санал нэг байна хатар. Бид нар бүтээгчийг дагаж амьдрдаг гэсэн үг. Тийм учраас хүн төрлөختөн өнөөдөр бурхны өмнө нэгддэг шүү. Тийм учраас хүн төрлөختөн өнөөдөр бурхны оршуу дотор суралцсаар байгаа шүү. Бурхан бид нар танигдсан, үлдсэн дандаа суралцж байгаа амьдрал байхгүй юу? Түүнээс бид нар ингээл нэг бурхныг хайж олоод байгаа юм ерөөсөө байхгүй. Харин бурхан бидний амьдралд ирээд танигдсан юм. Тэгээ тэр юу гэж хэлсэн бэ гэхээр намааг даг гэсэн байна. Маш их мэдлэлтэйгээр намааг даг. Тэр өнөөдөр та хэнийг дагж амьдарч байна вэ? Энэ маш чухал шүү хатар. Хэнийг дагж амьдарч байна? Бүгд хамтдаа бүтээгч бурхныг дагж амьдарцгаая. За, тэгвэл бурхан ирээд өнөөдөр энэ дэлхий дээр яг юу өгсөн юм бэ? Яасан намайг даг гэд юу болсыг гэдэг ойлголт байна. Тэгээ өнөөдөр ер нь хүн аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа үстэй. Тийм үү? Та боддоо энэ дэлхий дээр хүн ер нь хайпи амьдрахыг л хүсэж байгаа үстэй. Тийм учраас тэр сонголтуудыг янз бүрэнтэй өөртөө хэрэгтэй гэж бодсон тэр сонголтуудаа хийж амьдарч байгаа шүү дээ, тийм үү? Зөв үү? Энэ дэлхий дээр ингээд зовоод амьдрий гэж бодож байгаа хүн байна уу? Яах вэ? Би ингээд зовоо байж гээд. Эсвэл тийм үү? Би үнэхээр жаргалтай амьдрмаар байна гэж бодож байгаа хүн байна уу? Хариулаач юм анаха. Би бол асуулт асуугаад байгаа байхгүй. Эсвэл ойлгохдохгүй байгаа юм уу? Хэдүүлээ хэлээд байгаа шүү гоё юм те. Харилцаатай чуулган байна шүү гэж. Мэдээж хүн төрлөختөн аз жаргалтай амьдрахын төлөө бүх зүйлээ зориулж байгаа. Хайж байгаа. Тийм үү? Амен. Уянга хэлцгийг эзэн ивэх болтох. За. Тэгэхээр Библи юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар хамтдаа өнөөдөр хэдүүл яг нэг хоёр чухал зүйлийг олж харъя. Матай ном дээр намайг даг гэж хэлсэн Иесус энд юу гэж хэлж байгааг ингэж байгаа. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над дээр ир би та нарыг өгсөн мөлий амраа гэсэн баг. Нөгөө эрх мэдэлтэйгээр намайг дагаарай гэсэн бурхан одоо юу амлаж байгаа гэж би та нарыг амраа гэсэн баг. Та нарын ачаа хүнд байгаа би ойлгож байна. Яг л бид нар бүтээсэн учраас бурхан мэдж байгаа гэсэн үг. Биднийг хамгийн сайнаар нандин нь бий болгосон учраас бурхан мэдж байгаа гэсэн үг.
Бурхан таныг яаж нандинсан гэж ахтанараа. Энэ дэлхий дээр яг таны хуулбар байгаа юу? Юу гэж бодож байна та? Тимоти надтай адилхан төрөө сая гадаа явж лээ. Тимоти надтай адилхан төрөө мэдгүй тэр тий Монголын тэр нэг газар бас тий хөдөө орон нутагт амьдарч байлаа. Магадгүй царай цусны үед адилхан байж магадгүй. Гэхдээ бидний ДНК бүгд өөр шүү. Нэгүснэ таны хурууныхээ энэ дэлхий дээр нэгч давтагдаагүй гэсэн. Энэ дэлхий дээр байгаа хүн төрлөختний бүх хүмүүсийн хурууныхээ өөр гэж боддоо та. Тэгэхээр бурхан хүн төрлөختний тэгж нандинсан байхгүй ер нь бол. Тэгж хайрлсан гэсэн. Тэгж бүтээсэн байхгүй ер нь бол. Энэ бурхантай л холбоотой зүйл. Тэгэхээр энэ биднийг мэддэг бурхан юу гэж хэлсэн бэхээр та нарыг амраая гэсэн байхгүй. Амен. Намайг даг. Би та нарыг амраая гэсэн. Ямар гайхалтай үг вэ? Тэгэхээр Библийн дагуух ойлголт юугаар бид үнэхээр Бурхныг таньж мэдж байгаа бол үнэхээр хөнгөн амьдрнаа хат өндөр. Үнэхээр бид нар хүнд ачаатай биш бид нар хөнгөн ачаатай амьдрах болно. Тийм учраас та бүгдийг Христийн чуулганд welcome тавтаа морил Бурхныг таньж мэд гэж урддаг юм хат өндөр. Тэр юу гэж хэлсэн бэхээр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирээд хүн төрлөختнийг аварсан. Юунаас? Нүглээс нь аварсан баг. Аварж магадгүй. За та нар ингээ яваад үзээрэй. Тэр нь эцэст нэг тийм зам байж магадгүй гээгүй байхгүй. Юу гэсэн бэхээр би зам, үнэн, ам, мөн гэсэн баг. Юу гэсэн дөө хүн төрлөخت нь өөрсдийн гэм нүглээсээ болоод бурхантай байсан тасарсан байсан харилцаг тэр харилцааг сэргээж өгсөн баг. Тэгснээр яасан бэхээр хүн төрлөختний ачаа хөнгөрсөн юм аа. Амен. Юу гэсэн бэхээр би та нарыг амраая гэсэн. Юунаас? Нүглээс чөлөөлж өгнө гэсэн баг. Тэгээд намайг даг гэсэн баг. Яг өнөөдрийн гарч байгаа энэ хэсэг дээр яг өмнөх хэсгийг харах юм бол юу гэсэн бэ гэхээр ингэж байгаа. Тэр цаг биелэлээ боллоо. Бурхны хаанчлал айсв. Гимшиж сайн мэдээнд итгэх тун гэсэн байна. Яаж? Гимшиж сайн мэдээнд итгэх тун гэсэн. За бүр уршигаа харах юм бол эзэн Есүс Христ юу хийсэн гэж хүн төрлөختөн дээр ирээд тэрийг 30 нас хүртлээр ер нь бол зүгээр л хүний амьдралаар амьдарсан. Харин сүүлийн 3 жилдээ тэр үйлчлэлээ хийсэн байдаг байхгүй. Харин тэр гайхамшигтай үйлчлэл рүүгээ орохоос өмнө яасан бэ гэхээр сорилтонд орсон байхгүй. Тэр 40 өдөр 40 шөнийн турсад яг үс мөлий диаволд соригдлоо гэсэн. Муу нэгэн соригдлоо гэсэн. Сатан түүнийг сорилоо гэсэн. Гэхдээ бурхан яасан бэлээ? Есүс яасан бэлээ? Үүнд унаагүй. Тэр маш сайн давж гарч ирсэн. Харин давж гарч ирснийхаа дараа өнөөдөр юу гэж хэлж байгаа вэхээр намайг даг гэсэн байна. Юу гэсэн та түүнд эрх мэдэл байгаа. Тэр бүгдийг мэдэж байгаа гэсэн байна. Магадгүй ахтунараа таны амьдралд хүнд ачаа байгаа бол таны амьдралд шийдэхэд хэцүү нөхцөл байдлууд байгаа бол би танд Библийн дагуу зөвлөё. Ачаагаа бурханд өгөхөд. Хүнд ачаагаа Есүст таатгахад. Тэгээд түүн дотор амарцгаая. Есүс Христийн сүмд амрагддаг хүмүүс ер нь бол энэ амралтыг авсан хүмүүсээ. Тийм учраас заримдаа бид нар хэцүүч гэсэн сүмд ингээл ирээл. Заримдаа шүү. Тэгээ ихэнхдээ баяр хөөртэй байдаг шүү дээ. Мэдж байгаа үстэй тий. Ер нь Есүсийн сүмд ирээд хүмүүсийн нүр царай хүртэл өөр болсон байдаг шүү. Хувцлал хүртэл өөр болсон. Үжил бодол хүртэл өөр болсон. Яагаад? Тэнд үнэн явагдаж байгаа учраас. Тэгээд хүн төрлөختөнд тэр бурхнаар дамжуулан сайн мэдээ болно, ерөөл болно, ашиглагдаж байгаа ах тундар. Та тэр нэгэн гэдэгт ерөөсөө эргэлзэхгүй байна ах тундар. Та дэрэг түүнээ нэг хараад хаж хэр гэрэлтэж чинь. Хэрвээ гонигтойгоо бол өнөөдрөөс гэрэлтье гэж хэлж байна. Хэрвээ гонигтой бол бүү санаа зов. Эрх мэдэлтэй нэг нь намайг даг гэж хэлж байна ах тундар. Амен. Бидний амьдралд юу болохыг бидний ирээдүйд юу байгааг надад бас юу хэрэгтэй байгаа тэр бурхан бидэнд юу шилж байгаа гэхээр намайг даг гэсэн байгаа. Тийм учраас бид баяр хөөртэйгээр түүнийг дагсан хүмүүсээ. Яагаад?
Эндээс харах юм бол тийм юм болсон бохгүй. За би үргэлжлүүлээд уншиж. За ингээд ийм цөл мөлөөр яваад гарч ирээ те. Тэнд ирээд хамгийн ихний сургаал нь юу гэсэн бэхээр гэмшиг тун Тэнгэрийн хаанчлал айсуу гэсэн баг. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй Симон түүний дүү Андрэ нарыг харав. Тэд загсчид ач. Юу гэж юм? Загсчид ач. Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загсчид болгон гэлээ. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг яасан бilé? Даглаа гэсэн баг. Симон Андрэ хоёр тэнд эргэлзээгүй байхгүй юу? Яасан бilé? Түүнийг дагсан. Тэр өнөөдөр ч гэсэн бид нар Есүсийг дагсан хүмүүсийн олонтоо байгаа. Зарим нь харин яах вэ гэд бодоод байж байгаа хүмүүс бас байх. Дагаад явж байгаа хүмүүс үргэлжлүүлэн явсаар байгаарэ гэж эзний нэрээр урамшуул. Даггаж эргэлзэж байгаа хүмүүс дагаараа гэж би таныг ятгамаар байна. Яг тэгвэл бидэнд сайн замыг Бурхан бэлдсэн юм а. Тэр юу ч хэлсэн бэхээр би та нарыг амраана гэж хэлсэн байхгүй. Амен. Би та нарыг амраана. Гин эрх мэдэлтэй нэгэн биднийг амраана гэж хэлсэн байна. За өнөөдрийн энэ хэсгээс харах юм бол энд нэг юм чухал зүйлсүүдийг бүгд олж харъя. Юу гэсэн бэхээр эзэн Есүс Христ энд биднийг юу гэж одоо Симон болон түүний дүүд юу гэж хэлсэн бэ гэхээр би та нарыг хүмүүсийн загсчид болгоно гэсэн байхгүй. Өмнө бид нар яадаг байсан бэхээр голоос нуураас загс өрдөг хүмүүс байсан чинь одоо би та нарыг хүмүүсийн загсчид болгоно гэсэн байна. Хүмүүсийн загсчид. Энэ нуур нь хаана ямар нуур вэ гэхээр Галил нуур шүү дээ. Галил нуур. Галил нуурын дээр эзэн Есүс их олон гайхамшиг хийсэн бохгүй. Тэнд өвчин эдгээсэн. Тэнд чөтгөрж эзэмсэн хүмүүсүүдийг чөлөөлсөн. Тэнд олон хүмүүс эзэн Есүс Христэд итгэж авралыг олсон. Олон хүмүүсийн амьдрал Есүс дотор боссон бохгүй. Нэгсэндээ Есүс дотор нүүр нь гэрэлтсэн гэсэн үг бохгүй. Галил нуур. Тийм учраас бид нар Галил гэдэг нэртэй байдаг ш. Би энэ Галил гэдэг нэрэнд үнэхээр дуртай. Ямар эзний ивэлэр ийм нэр олоо вэ гэж. Яг үндэ Есүс Христ гэсэн энэ дэлхий дээр хүндрэлтний төлөө загалмаа дээр цовдлогдоод амьлсны дараа дагалдагч нартайгаа хаана уулзсан бilé? Галилд уулзсан ш. Би Галилд дагалдагч нартайгаа уулзах болно гэсэн. Энэ нэр нэг юм онцгой нэр шүү бах та нараа заа юу. Энэ нэр их тийм өрөөлтэй нэр шүү заа юу. Их хайхтар энэний талаар тайлбарлаж байгаагүй бах тий. Гэтэл хэдүүл бас энийг сөрхөндөө авна шүү за. Тэгээд энд их тийм чухал хоёр зүйл. Юу гэсэгээр би та нарыг хүмүүсийн загасчид болгон буюу нөгөө ах дүү нарт цаашгаа үргэлжлүүлээд бас нэгэн гэр бүлийг дуудсан тий. Ах дүү нарт юу гэсэн бэхээр зориг өгсөн байхгүй юу. Зориг өгсөн. Ямар зориг? Хүмүүсийн загасчид болох зориг өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр та Есүс Христийг дагснараа бид Есүс Христийг дагснараа яадаг вэхээр бидний амьдралд зориг босч ирдэг ахт. Ямар зориг? Бурханлаг зориг. Яг одоо тэр эрх мэдэлтэй нэгэнтэй холбоотой байгаа тэр гайхалтай нэгсэндөө энэ дэлхий дээр амьдрах утга учирын зориг босдог юм ахт. Олон хүмүүс Есүсийн сүмд ирээд амьдралын утга учирыг би олсон гэж хэлж байгааг би олонтаа сонссон. Таа ч гэсэн сонссон баг. Тэр өнөөдөр таны зориг яг юу вэ? Өнөөдөр Бурхан таныг дуудахдаа, Бурхан таныг даг гэж хэлэхдээ таны амьдралд ямар зориг өгсөн бэ? Магадгүй та яг тэр зорилгын төлөө алхаж байгаа юу? Бид Бурханаас авсан зорилгынхаа дагуу алхахгүй болохоор амьдрал жоохон уйдгартай болоод ирдэг. Яагаад? Яг бол би гол утга учираа алдчихсан явж гин гэсэн үг байхгүй. А Бурханаас авсан зорилгынхаа дагуу амьдарч байхад хэцүү ч гэсэн тавж гарах хүч нь байж идэг. Амен. Тэгэхээр та яг тэр зорилгыг тээсэн нэгэн байгаарэ гэж эзний нэрээр ятгах яах вэ? Ямар зорилго? Та нарыг амраая гэсэн байна. Та нарыг амраая гэсэн. За тэгэхээр бид нар Бурхан талаас харах бол эзэн хүн төрлөختөнд өөрийн дагалдагч нартай юу гэсэн бэхээр зорилгыг өгсөн байгаа шүү. Тэр зорилгыг та олж аваарай. Бүгдээр үргэлжлүүлээд энэ зүйлийг илүү олж мэдэх бол. За хоёр дахь зүйл нь энд юу болсон бэ гэхээр намайг даг би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэтэл тэр даруй тэд яасан бilé? Тороо орхиод Есүсийг дагсан.
Хэрвээ та Есүсийг дагахж тэр зорилгыг олж авъя гэж бол одоо энд яасан мэхээр тороо орхиод Есүсийг дагсан байгаа. За бүр наривчлаад хэлэх юм бол та одоо эндээс харах юм бол эд загасчд байгаа. Тэгээ Есүс юу гэж хэлэнгүүр би та нарыг загасчин болгоно гэсэн байна. Боддоо загасчин хүнд загасчин болгоё гэж хэлсэн баггүй юу? Ойлгож байна тий? Тэд насаараа загас барьсан хүмүүс аахгүй юу? Тэд үнэхээр загсыг яаж өрхөх гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс аахгүй юу? Тэгээд тэр загасчлал гэдэг бол тухайн нийгэмдээ асар том бизнес байсан. Нөгөөсөндөө маш том тэг корпорацийн эзэд аахгүй юу ер нь бол. За салбар малбартай байсан юм үгүй юм мэдэхгүй ер нь бол заа юу. Гэхдээ тэр тухайн үедээ тэр загасчлалыг хийгээд хотоодод хийжээдэг, гэр бүлэд хийжээдэг, ах дүү нарыг хийжээдэг, магадгүй цаашаа эргээд тэр нутгийн иргэдийг хийжээдэг хүмүүс аахгүй. Нөгөөсөндөө тэд голоос загсыг яаж барих вэ гэдгийг хамгийн сайн мэддэг загасчд байгаа. Харин тэр загасчдыг Есүс юу гэж хэлсэн бэхээр би та нарыг загасчин болгоно гэсэн. Тэр өнөөдөр таныг дуудахдаа би та нарыг энэ дэлхий дээр та нарт энэ дэлхий дээр зорилгыг өгнө гэж эзэн магадгүй хэлж байгаа. Магадгүй энэ дэлхий дээр зорилгогүй хүн гэж ер нь байхгүй бах. Хүн болгон л өөрийн гэсэн тодорхой зорилготой байгаа. За нэг машинтай болцдог ч юм уу. Машин дотор одоо хэдүүл яах вэ те? Пүрүс авах уу, ланд авах уу те? Хүн чинь бас гоё машин унах дуртай ч те ер нь тийм үү? Янз бүрийн зорилго байгаа ер нь те. За ер нь Монгол хүмүүс залуугийн ирчүүдийн дотор бол нэг юм байртай болчих юмсан гэдэг юм зорилго бол ер нь л байж байгаа. Тийм үү? Өөрийн гэсэн орон байртай болчихвол тэгэл ер нь амьдрал болондоо гэл. Яг үүндээ бас ингэ болонгууд сэтгэл ханддаг байхгүй юу? Нэг өрөө байртай болгоод хоёр өрөөд толч тийм үү? Хоёр өрөө болгоод гурав болгоч тийм үү гэл ингээл хүн ингээл явдаг юм шиг юм ер нь. За ингээд ийм зорилгууд ер нь байгаа тийм. Юу гэсэндээ таны тэр зорилгодоор эзэн юу гэж хэлж байгаа гэхээр би ч гэсэн чамайг зорилготой болгож өгье гэж хэлсэн байна. Тэгэхээр энд юу гэж хэлж байгаа вэ гэхээр эзний тэр үгэнд Петр, Симон буюу Петр, түүний дүү Андрей цаашаа үргэлжлээд Яков, Йохан нар юу гэсэн бэхээр тороо орхиод тэр даруй Есүсийг дагсан баг. Нэг өсөндөө энд хийсэн зүйлний өгөр тэд өөрсдийн чадварт найдаг байхгүй. Эсвэл тэд өөрсдийн хийж ирсэн туршлагад найдаг. Эсвэл тэд өөрсдийн хийж бүтээсэн зүйлдээ найдаг. Тэд үнэхээр бий болгосон бизнестэй найдаг. Тэр үнэхээр магадгүй ходоод сатгалантай гид сатгалан байгаа тэр зүйлдээ найдаг. Хинт найдсан бэхээр Есүс найдсан баг. Тийм байгаас тахтанаа. Яасан бэхээр тороо тэр даруй орхиод Есүсийг дагсан хатанаа. Энд дэр ингэж хэлэв. За Есүсээ та явж байгаароо. Би нэг энэ нэг саксыг дүүргчээд араас чингүүгээд очиг гээгүй байхгүй. Магадгүй тэгж хэлж болох байсан. За Есүсээ та дараагийнхаа гайхамшиг хийгээ явж байгаа. Би таныг мэдж байгаа. Та бол гайхамшигтай шүү дээ. Би таныг мэдж байгаа. Та магадгүй та Яков Яахан хоёр дээр очиж. Би тэр араас чи ингээ энийг нэг зэгцлээдгий. Тэгэд яваад очигээгүй байхгүй. Яасан бilé? Тороо орхиод Есүсийг дагсан хат. Тэр өнөөдөр таны амьдралд Бурхны дуудлага байгаа бол байгаа зүйлийг орхиод түүнийг дагаарай гэж эзний нэрээр ятгахмаар байна хат. Юу? Чадвар, мэдлэг, туршлага. За юу гэдэг олон зүйлийг орхих ёстой гэсэн. Яг л Бурхан бүх зүйлийг шинээр өгөхийг хүсдэг байна. Яг л Бурхан надаас цэврээр сураарай гэдгийг хүсдэг байна. Яг өнөөдөр бид нар олж авсан зүйл дандаа ингээд юм холилдсон юм байгаа даа. Холилдсон заяа. Тэндээс ч нэг олж аваад, эндээс нэг олж аваад, тэндээс нэг олж аваад ийм юм баг. Харин энэ нэг Бурхан тооцохгүй байгаа гэсэн. Юуны төрөнд Бурхан юу гэж байгаа гэхээр яг тэр чин зүрх сэтгэлийн шийдвэрийг хүсэмжилж байгаа. Амен. Тэгээд цаашаа үргэлжлээд юу гэсэн бэхээр та нарыг загасчин болгоно гэсэн үг. Тэгэхээр бидний дотор байгаа тэр чин сэтгэл дээр нэмэх нь бидний олж мэдсэн зүйл байхгүй яг. Тэгэхээр юуны төрөнд юу хэрэгтэй вэ гэхээр чин сэтгэл хэрэгтэй гэдгийг
Есүс бидэнд заасан юм ах та нар. Дагалдагч нартаа заасан юм. Ягаад за би та нарыг худалдаачин болгоно гэв шүү дээ. Би та нарыг үйлдвэрлэгч болгоно гэв үхгүй. Өгсөмгээр загасчин болгоно гэсэн үг. Яг бол тэд загасчд байсан. Тэгээд загасчин болгосон баг. Тэгэхээр ах トゥ нараа танд ямар чадвар байна? Та тэрийг түр хойшоо тавиад юуны төрөнд яг зүрх сэтгэлдээ Бурхныг дагаар. Зүрх сэтгэлдээ түүнийг хүлээж аваар. Тэгэхэд нэмэх нь загасч байна. Амен. За би дахин уншиж. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурд тор шидэж буй Симон түүний дүү Андрэ нарыг харав. Тэд загасчд аж. Есүс тэдэнд намайг даг. Би та нарыг хүмүүсийн загасчд болгоно гэлээ. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэр даруй тороо орхиж түүнийг дагсан ах トゥ нар. Тэр магадгүй бид нар Бурхныг таньж мэдхэд саад болж байгаа олон зүйлүүд байдаг. Тэрний үхээр бидний авч ирсэн олон зүйл аахгүй. Тээж явдаг олон зүйл. Тэгээ тэр нь яадаг вөхөр сүдэ ядраадаг аахгүй. Тэгээ ядраад ирэхээр ядарсан зүйлээ яадаг вөхөр Бурхан руу ч гэдэг аахгүй. Яасан бэ? Би таныг дагна гэдэг та намайг дагах юм бол амраана гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө амарч байгаа чи хаана байна гэдэг аахгүй. Тэг яг ингэж бодоод үзэхээр бид нар өмнөх ачаагаа өөрөө яваад идэх аахгүй. Нэгсэндээ эзэнд найдвараа өгөөгүй. Нөгөө Бурхан бид нар итгэж чадаагүй явж байдаг гэсэн үг. Ах トゥ нараа чин сэтгэлийн итгэл бидэнд байх учиртай. Тэгээд нэмэх нь загасч байна. Амен. За, тэгвэл бүгдээ энэ зүйлийг яаж олж авах вэ гэдэг ойлголт. Тэгэхээр хүн төрлөختөнд Бурхан нэгэн гайхалтай зүйл өгсөн нь чуулган багт. Чуулган. Бурхан чуулганаар дамжуулан ажиллана гэсэн Есүс. Яг бол чуулган бол миний орших газар гэсэн баггүй. Чуулганд миний сүр алдар байна гэсэн. Энэ дэлхий дээрх хамгийн чухал байгууллага бол чуулган. Тийм учраас бид нар нэм гараг бүр эзний нэрээр энэ газар цуглардаг. Амен. Тэ би боц. Эзэн минь яг Монголд яаж яг таны дүр төрх шиг чуулганыг бий болгох вэ? Эзэн минь Солонгост монголчуудынхаа дунд яаж таны дүр төрхийг бий болгосон чуулганыг бий болгох вэ гэдгийг үргэлжил бодож, үргэлжил сэтгэл манд тийшээ чилжээдэг. Нэгсэндээ Бурхны дүр төрхтэй чуулган гэсэн үг. Амен. Тэр чуулган дотор юу явагддаг гэж? Чуулган дотор Бурханд хүндэтгэл өргөх өргөл явагддаг байхгүй. Нэгсэндээ бид Есүсийг дагснараа бидний амьдралд юу болсон бэхээр хүндэтгэл мөргөл орж ирсэн байна. Тэр итгэж хүний амьдралд ер нь Бурхныг таньж мэдсэн хүний амьдралд хүндэтгэл мөргөл гэдэг бол маш чухал. Ах トゥ нараа. Та яг амьдрал дээр хүндэтгэл мөргөлийг яг хаана тавьж байгаа вэ? Тэр хүндэтгэл мөргөл дотор юу явж байгаа гэхээр бидний эзэн явж байгаа байхгүй. Амен. Тэр хүндэтгэл мөргөлийн талаар Библиэд нэг маш чухал зүйлийг та нарын сайн мэддэг ишлэл байгаа. Иохан номын 4-р бүлэг дээр тэр юу гэж хэлсэнгээр Бурхан бол сүнс, түүнд мөргөгч нь сүнсээр үннээр мөргөх ёстой гэж айлджээ гэсэн багт. Энд юу гэсэн бэ гэхээр сүнсээр бас үннээр мөргөн гэсэн багт. Амен. Хүндэтгэл мөргөл гэдэг бол сүнсээр бас үннээр мөргөх тухайг Библи зааж өгсөн байгаа. Тэгэхээр бүгд хамтдаа энийг бүр наривчлаад үзэх юм бол үнэн гэдэг нь бидний нүдэнд харагдаж байгаа зүйл ах トゥ нар. А сүнс гэдэг нь бидний нүдэнд харагдахгүй байгаа хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр хүндэтгэл мөргөл буюу чуулган гэдэг зүйл хоёр газар явагдаж байдаг. Нэг нь юу гэж? Нэг нь өнөөдөр бид нар хамтдаа байгаа эзний хүмүүсийн чуулсан өргөө байхгүй. Гэхдээ энэ өргөө нь байшиндаа биш. Хинд байгаа гэхээр энэ газар цугларж байгаа хүмүүст байгаа. Амен. Нэгсэндээ та энэ газар ирээд хүндэтгэл мөргөл өргөхөд бид эзэн дотор ялалтыг байгуулж байдаг. Америкт нэгэн теологчид судалгаа хийсэн байна.
хүндэтгэл мөргөлийн талаар. Тэгээ ямар судалгаа хийсэн бэ гэхээр анх ирсэн хүмүүст чуулганд анх Есүсийн сүмд ирээд яг ийм өргөөнд орж ирээд та яг ямар тохиолдолд дахин ирж байсан бэ гэдэг ийм судалгаа хийсэн байна. Тэгсэн анх ирж байгаа хүмүүст хамгийн чухал зүйл юу байсан бэ гэхээр тэнд байж та тий номлол чухал байгаагүй. Тэнд байгаа байр чухал байгаагүй. Тэнд байгаа хүмүүс чухал байгаагүй. Харин юу чухал байсан бэхээр тэнд байгаа хүмүүс Бурханд яаж хүндэтгэл мөргөл өргөж байсан бэ гэдг нь чухал байсан байна. Нэг өсөндөө тэр хүмүүсийн нүдэнд ил байгаа зүйл байхгүй. Үнэхээр энэ хүмүүс эндээ итгэхэд байна уу? Яг итгэж байгаа чин сэтгэлийн итгэл хүний амьдралыг яаж илэрдэг юм бэ? Есүсээ таныг магтаж байна. Та ч агуу бурхан шүү дээ. Магадгүй юм чин сэтгэл байж болох бах. Гэхдээ энэ яг ямар илрэл вэ? Эзэн минь ээ, би танд итгэж байна. Би таныг дагах шийдвэр гаргалаа. Энэ газар та магтагдаач. Гэх хоёрт асар их ялгаа байна, тийм үү? Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр нүдэнд харагдах үнэн хүндэтгэл мөргөл واخгүй байна. Тэгэхээр бидний зүрхэнд яг хэн байгаагаас шалтгаалаад бидэнд яг зүрхэнд ямар итгэл байгаагаас шалтгаалаад бидний амьдралд яг тийм илэрхийлэмжүүд байж байгаа гинэ. Тэгэхээр өнөөдөр Галил чуулган үннээр Бурханд хүндэтгэл мөргөл өргөдөг тийм чуулган байгаасаа гэж эзний нэрээр хөрөөж байна хтан. Тэгэхээр бидний дотор үнэхээр итгэл байгаа бол яг тэр итгэлийнхээ дагуу Бурханд хүндэтгэл өргөдөг тийм хүмүүс байцгаая хтан. Хэрвээ бидний дотор итгэл байгаа бол итгэлийнхээ дагуу Бурханд залбирдаг тийм хүмүүс байцгаая. Энийг харахтаа Бурхан үнэн байх шүү гэдэг байх нахтан. Амен. Тэгэхээр саяны хэсгээс харах юм бол хоёр газар хүндэтгэл мөргөл явж байгаа. Нэг нь нүдэнд харагдах буюу үнэн хүндэтгэл мөргөл юу? Өнөөдрийн бидний хүндэтгэл мөргөл шүү хатан. Та Есүст итгэдэг гिचээд энд магтан дуулахгүй. Та Есүст итгэдэг гिचээд энэ газар залбирахгүй байгаа бол яг үнэндээ худлаа ярьж байна гэсэн. Яагаад та амраана гэдгийг хүлээн зөвшөөрөө түүнийг дагах шийдвэр гаргасан хүн баггүй. Тэгэхээр энэ шийдвэрээр дамжуулан бидний амьдралд юу орж ирдэг вэ гэхээр хүндэтгэл мөргөл орж ирдэг гэх юм. Тэгэхээр бид Бурханд яаж хүндэтгэл мөргөл өргөж байгаас шалтгаалж тэр газар таны Бурхан илчлэгдэж идэг. Бас таны дотор түүний ажил хийгдэж идэг баг. Нэг өсөндөө өөрийнхөө бүх зүйлийг орхиод Бурханы өмнө очих ганц боломж нь юу гэхээр хүндэтгэл мөргөл байдаг баг. Яг даруус чаддаг. Яг Бурханыг магтаж байгаа учраас түүний тэр яруу алдрыг, түүний тэр суу алдрыг, түүний тэр гайхамшигыг, түүний тэр ямар их бүтээлчтэй, ямар онцгой нэгэн бэ гэдгийг бид нар хүндэтгэл мөргөл дотор харж чаддаг байхгүй юу? Өөр хаанч харах боломж байхгүй. Харъя гэсэн ч бидний нүд сохор байдаг. Харин ганц харагддаг газар нь юу гэхээр хүндэтгэл мөргөл. Тийм учраас бидэнд дэлхийд даяар эзэн миний нэрээр та нар цуглараараа гэж чуулганы хүн төрлөختөнд зөвшөөрсөн юм аах танд. Амен. Та чуулган таны амьдрал ямар чухал вэ гэдгийг үргэлж бодоор. Яг үүндээ миний хувьд пастор болох шийдвэр ерөөсө чуулганаас л болсон. Би амьдралдаа Христийн сүм чуулган ямар чухал газар вэ гэдгийг ойлгосон бохгүй. Тэр ойлголтоор дамжуулж миний итгэл үнэхээр асар их өөр болсон. Тэр өөрчлөлтөөр дамжуулаад Бурхан миний амьдралд олон ажлуудыг хийсэн. Намайг үнэхээр өөрчилсөн. Үнэхээр өөрчилсөн. Бусдыг хайрлаж чадах тэр зүрхийг өгсөн. Бусдыг уучлж чадах зүрхийг өгсөн. Төвчээртэй байх зүрхийг өгсөн. Алсыг харж чадах, бусдыг дагуулж чадах одоо юу байдیں۔ Ямар ч юм тийм олон зүйлүүд Бурхан надад өгсөн гэж би итгэдэг. Нэг өсөндөө миний зүрхийг амраасан баг. Ачааг минь хөнгөлсөн баггүй Бурхан. Юунаас болж? Би чуулганы хүндэтгэл мөргөлийг ойлгосноос болж. Чуулган хүн төрлөختний амьдралд ямар чухал вэ гэдгийг би ойлгосноос болж миний амьдрал Бурхан гайхамшигыг олонтоо хийсэн байдаг. Тэгээ яадаг вэ гэхээр бүтэнсэ өдөр бүр гэр бүлээ дагуулад эзний өргөнд үйлчлдэг.
Тэгээ эзний ивэлэр чуулган ч бас заримдаа нөгөө ахлагч махлагчтэй өдөрдөгч инээ тэрэ гэд гой үйлчлүүд өгнө. Тэгээ тэр үйлчлэл дотор хариуцагч энэ тэр гэд өгнө. Тэгээ тэрийг авч байгаа учраас бүрэн бүтэнсээ өдөр эзэнд өөрийгөө зориулдаг гэсэн. Тэгээ тэр зүйлийг гэр бүл маань ойлгож сүулдэ бид нар нэг болж өгсөн. Эхнэр маань гоншгондгүй. Чи бүтэнсээ өдөр те сүмгээл алга болчлоо гэдэггүй. Эсвэл тарангуудаа шууд явъя гэдэггүй. Яг бол манай гэр бүл юунд өөрийгөө зориулж байгаа гэдгийг ойлгосон учраас. Тэгээ зогсохгүй дараа нь яасан бэ гэсэн чинь чуулганаас болоод би пастор болох шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Яасан? Галил чуулган өвдсөн байхгүй. Миний гэр голомт байхгүй юу? Итгэлийн минь голомт. Итгэлийн минь гэр байхгүй юу миний? Анх би энэ газараас итгэлийг олж авсан. Ах トゥ нараа та эцгийн гэр гэдэг ойлголт мэдгүй. Бидний нөө төрж өссөн газар шүү дээ, тий. Аавын минь гэр. Очихоор нэг л гоё байдаг шүү дээ, тий. Тэ энэ баг багтаа бид нар нөө тий тоглож исэн өрөөнүүд, тоглож исэн хашаа, тоглож исэн нутаг тий. Нэг л ийм гоё сэтгэлд үеиг. Яг түүнтэй адилхан итгэлийн амьдрал дотор чуулган бас яг тийм байдаг. Тэгээд ийм ойлголтыг, ийм ятгалыг бурхан өгсөн учраас би чуулганы төлөө яг өндөө пастор болсон байна. Тэгээд яг чуулган шиг чуулган байгаасаа гэдэж одоо гэж мөрөөдөж бурхны өмнө өнөөдөр хүртэл залбирсаар түүний өмнө өнөөдөр хүртэл залбирсаар энэ юу юм? Бурхан биднэрт зорилгыг өгч байгаа. Ямар бурхантай холбоотой зорилгыг. Ямар хүндэтгэл мөрөл дотор. Амин. Тэгээд эргээд харсан ч одоо 5 жил болжээ яах вэ? Бид ямар ч зорсоор байна. Галил чуулган шин цаг үе ирж байгаа гэдэгт би итгэж байгаа. Нэг өсөнтэй би энэ чуулганы пастор байхгүй. Галил чуулганд дуудагдсан пастор. Тэгэхээр тухайн чуулганд пастораар нь дамжуулан эзэн зорилгыг өгдөг. Тэгээ тэр зорилгод нэгдээд бид нар цаашаа явдаг байхгүй. А энэс өмнө яасан бэхээр хүн бүрт ямар зорилго өгсөн бэхээр мэдээж авралын зорилго өгсөн баг. Хин нэг аврах. Эхлээд өөрийгөө дараа нь хин нэгэнд сайн мэдээ тарааж тэгээ тэрийг тараахын тулд наан нэгэд маш олон тэр чадвар инээ тэрэ мэрэ юмнуудаар янз бүрийн зүйлийг хийлгэж байгаа. Тэгээ тэр хийж байгаа зүйлээр дамжуулан бурхан ажиллана. Дараагийн нэг зүйл нь юу байгаа вэ гэхээр чуулганаар дамжуулан биднийг хамтд нь авч явж байгаа байхгүй. Бид нар бүх зүйл рүү орох боломж байхгүй. Тэгэхээр бурхан дуудагдсан бурханаар босгодож байгаа чуулган бүр өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Тийм ээ. Бид нар яг тэр чуулганы төр төрхийг Монгол чуулганд бий болгоцгоо яах вэ? Яг тэр бурханлаг, яг тэр бурхны төр төрхтэй чуулганы сүр жавхланг Монгол чуулганд хамтдаа бий болгоцгоо. Нэг үсэндээ ийм харааг, ийм зорилгыг эзэн бидэнд өгсөн. Бурхны хаанчлалын сайн мэдээг Монгол хүн бүрд хүргээ зогсохгүй гэрчлэнэ. Тэгээд дагалдагчийг бий болгоно гэж хараа өгсөн баг. Нэг үсэндээ хамтдаа Солонгос улсын өнцөг булан бүрд чуулган бий болгоцгоо яах вэ? Амен. Тагийн зүйлд сэтгэлээ чилээгээч гэж эзний нэрээр ятгахмаар байна хат. Манай өрөөнд газрын зураг байдаг тий. Солонгосын газрын зураг, дэлхийн газрын зураг. Тэр зураг гоё болохоор аваад тавьсан биш байхгүй. Хараа зоригтойгоо холбогдуулаад тавьсан. Яг л бурхан зүрхэнд мань тэрийг өгсөн учраас. Эхлээд чуулганыг хайрлах зүрх өгөөд дараа нь миний чуулганы төлөө амьдр гэж надад тушаасан байхгүй. Тэгээд зориулж явж байгаа. За тэгэхээр чуулганд хүмүүсийг дуудаад яадаг вэхээр түрүүн хэлсэн те. Ахлагч, өдөрдөгч, тэгээ үйлчлэлийн багийнхан гэдэг хүмүүс чуулганд энэ зүйлүүд боломж олгогддог байхгүй. Тэгээ өнөөдөр өглөө би Солонгос чуулганы хүндэтгэл мөргөлд суусан. Тэгээ Солонгос чуулганд өнөөдөр шинээр ахлагчдаар томилогдож байна л доо. Тэгээ шинээр бас юм нөгөө ансуу чивсаа гэж байдаг шнэ нэг үүрэг даалгавар авдаг тийм хүмүүс томилогдож байгаа. Тэгээ тэн дээр пастор нэг маш чухал зүйлийг хэлсэн. Тэгээ би бас тэрнтэй санал нэг баг. Тэгээ юу гэсэн бэ гэхээр та энэ чуулганд дуудагдаж та энэ чуулганы ахлагч шүү гэж хэлсэн байхгүй. Яг л энэ чуулган танд тэр боломжийг олгож байгаа байхгүй. Ойлгож байна уу те? Тэгэхээр бурхан энэ чуулганаар дамжуулан тантай хамт ажиллахыг хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр яг үгээр та энэ чуулганд сэтгэлээ чилээхэр.
чуулганыхаа төлөө сэтгэлээ бий болгоор. Тэгээ хүсвэл эзэн дараа дараагийн үүд хаалгуудыг нээгээд угас аваа явдаг. Юуны төрөнд яах ёстой вэ гэхээр эзний чуулганыг хамтдаа босгож хүндэтгэл мөрөглийг хүчрэгжүүлэх үүрэгтэй юм ахтан. Амен. Энэ бол нүдэнд харагдах хүндэтгэл мөрөглөж байх тань. За маш товчлээ. Ярих юм их байгаа боловч товчлолоо шүү. Нэлээд сайн ойлгуулахыг хүсээд байна. Дараагийн нэг зүйл нь юу гэсэн бэхээр юу лээ? Сүнсээр мөрөгдгөө гэсэн байна. Энэ бол нүдэнд харагдахгүй хүндэтгэл мөрөглөл байхгүй. Тэгэхээр та өнөөдөр энэ газар ирээд нүдэнд харагдах хүндэтгэл мөрөглийг өргөөд үлдсэн амьдралдаа яадаг вэхээр нүдэнд харагдахгүй хүндэтгэл мөрөглийг өргөдөг байхгүй. Амен. Нэг усандаа бүтэн сайнаас бусдууд төр бүгдээрээ таны нүдэнд харагдахгүй хүндэтгэл мөрөглөө явж байгаа. Сүнс дотор. Амен. Ойлгомжтой юу? Тэгэхээр та өнөөдөр яг энэ газар ирээд бий болгож байгаа дүр төрхөө нийгэмдэр ч гэсэн бий болгоорой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүндэтгэл мөрөглөл гэдэг бол яг энэ хоёр газар оршиж байдаг. Ганцхан сүм дотор биш. Энэ байшин бол байшин. Харин энэ цугларсан хүмүүс дотор байгаа. Дараа нь гараад та ганцаараа явж байгаа үедээ эзэнтэй харилцаан дотор байдаг юм аа. Амен. Тэгэхээр та өнөөдөр яг чуулган дотор ямар байхыг хүсэж эзэн таныг чуулган дотор яаж ядах чинь? Яг бол энд бид нэр эрх чөлөөтэйгээр бурханд хүндэтгэл мөрөглөл өргөж чаддаг байхгүй юу? Тийм учраас бид үнэхээр сэтгэлээрээ эзэн рүү өргөж яадаг. Харин энэ өргөлтийг сүнс дотор ажлын байран дээр, гэр бүл дээр, нийгэм дээр, найз нөхдийнхээ дунд тэгээд цаашлаад бурхны зөвшөөрсөн газруудад бий болгоцгоё. Юуг хүндэтгэл мөрөглийг хатамж. Амен. Эзэн Иесус Христийг дагснараа бидний амьдралд орж ирсэн өрөөл бол хүндэтгэл мөрөглөл шүү багт. За, ингээд би нэг чухал ойлголтыг яриад дуусгая. Израилийн ард түмэн бурхнаар дуудагдсан. Тийм үү? Нөгөөсөндөө бурхан түүнийг сонгоо түүгээр дамжуулан хүн төрлөختөнд өөрийгөө илчилсэн бохгүй юу? Израилийн ард түмнэр дамжуулж хүн төрлөختөнд бурхан танигдсан гэсэн үг. Түүнээс тэр Израилийн ард түмний шашин ерөөсөө биш байхгүй юу? Бүтээгч бурхан өөрөө сонгоод нэгс нь өөрөө хурж ирээд тэгээд тэр хүмүүсээр дамжуулан хүн төрлөختөнд өөрийгөө илчлэхийг хүссэн. Тэгээ амлалтыг өгсөн тийм үү? Ямар амлалтыг өглөө? Би та нарыг Канаан нутагт хайчих болно гэж. Би та нарыг Канаан газар оруулах болно гэсэн үг. Нэгсэндээ бурханы энэ амлалтыг авсан Израилийн ард түмэн түүний өдөр дэмжийн дагуу түүнийг дагаж амьдрсан багт. Бид нар хуучин гэрэн дээрээс харах юм бол тийм үү? Тэгвэл нэг чухал зүйл байна. Бид нар хуучин гэрээний эхний номуудыг харах юм бол те Египтээс гарсан тооллого, Левит ч гэдэг юм уу те. За ингээд дэд хуульч гэдэг юм уу. Энэ номуудыг бид нар ингээд харах юм бол тэнд яасан бэ гэхээр Израилийн ард түмэнд Канаан нутагт ороод яаж амьдрах вэ гэдгийг л заасан байдаг. Нэгсэндээ бидний амьдрал те өөрийнхөө дуудсан хүний амьдралд олон аргачлалуудыг зааж гисэн. Та нар яаж амьдрах вэ гэдгийг. Харин Израилийн ард түмний дотор ямар төсөөлөл байсан бэхээр би Канаан нутагт ороод сайхан амьдрнаа гэсэн төсөөлөл байсан байхгүй. Тийм үү? Бид нар ч гэсэн яг тийм төсөөлөлтэй байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд яасан бэлээ? Канаан нутагт орсон. Орсон шүү дээ. Мэдж байгаа үстэй. Израилийн ард түмэнд бурхан амласнаа биелүүлсэн бохгүй юу? Тэгээ орсон ч тэнд нэг зүйл болсон. За тэрнээс өмнө юу болсон бэ гэхээр Израилийн ард түмний цөлөөр явсан. Цөлөөр явж байхдаа амьдралд нь асуудал үүсэх үед хүнд нөхцөл байдал тохиолдох бүрд тэд яаж ирсэн бэхээр бурханд эрх чөлөөтэйгээр хүндэтгэл мөргөл өргөжсэн байна. Амен. Эрх чөлөөтэйгээр хүндэтгэл мөргөл өргөдөг байсан. Тэгээ тэр мөчид дандаа шийдлүүд, дандаа гайхамшгууд, бурхны ажлууд хийгддэг байсан байна. Харин Израилийн ард түмэн Канаан нутагт орсны дараа юу болсон бэ гэсэн чинь тэнд асуудал үүсэж гисэн. Ямар асуудал үүссэн бэ гэсэн чинь Канаан нутаг нь өөрөө яасан бэ гэхээр асар их хиймэл шүтэнтэй газар байсан. Асар их өөр бурхадтай газар байсан байхгүй. Тэгээд ирсэн чинь нөгөө эзний ард түмэнд юу тулгарсан бэ гэсэн чинь эрх чөлөөтэйгээр хүндэтгэл мөргөл өргөх боломжгүй болсон.
Ойлгож байна тий? Тэдний нөлөөнд автах аюул дүрцсэн баг. Харин энэ мөчөд яаж асан бэхээр нэг сурсан зүйлээрээ эзний удирдсан чиглүүлгээр дандаа ялалтыг байгуулж байсан баг. Бурхны нэрийг дуудах үед тэр газар ялалт бий болж байсан баг. Түүний талд асуудлууд шийдэгдэж байсан баг. Амен. Өнөөдөр ч гэсэн бидэнд эзний өргөнд орж ирэхэд бид энд яадаг вүлээ? Эрх чөлөөтэйгээр Бурхныг магтаж чаддаг. Харин нийгэм рүү гарах үед асуудал хэцүү. Бэрхшээлт. Заримдаа бид нэг өөрийгөө чи итгэж мөн үү гэж бодохоор тийм үү? Зүгээр хат. Есүс өгсөн хэр намайг даг гэсэн баг. Би та нарыг хүмүүсийн загасчд болгоно гэсэн. Тэр хата нараа бидний амьдрал дахь хүндэтгэл мөргөл амьдралын минь хүнд ачаанаас чөлөөлөх болно. Хинтээ хамт Есүсийг дагснаар хата. Тэгэхээр түүнийг дагна гэдэг нь юу вэ? Та хэнийг нэг дагж үзсэн үү? Явгөл явж, зогсгөл зогсож, залбиргвэл залбирч, өргөгөл өргөж, тийм үү? Яг л дагуулж байгаа хэн нэгнийхээ үгийн дагуу үйлдэхийг тагалдана гэж ярьж байгаа шүү. Тэр өнөөдөр магадгүй таны дотор Есүсийг дагах шийдвэр байгаа бол Есүс танд юуг чиглүүлж байна? Та түүний дагуу яваар. Юуны төрөнд бид түүнийг дагснараа амьдралд минь хүндэтгэл мөргөл орж ирсэн гэдгийг бүү умартаар. Тэр хүндэтгэл мөргөл хоёр янз байгаа. Нэг нь нүдэнд дарагдах, нэг нь нүдэнд дарагдахгүй. Харин яг энэ хүндэтгэл мөргөлийг Бурхантай хамт өргөж чаддаг тэр галилчууд тэр чуулган байгаасаа гэж эзний нэрээр юрөөж байна. Эзний нэрээр ятгах байна хатан. Амен. Хамтдаа залбирцгаая. Та өнөөдөр хэнийг дагаж амьдарч байна? Таны амьдралд хэн нөлөөлж байна? Танд нөлөөлж байгаа тэр таныг яг аврах чадaltaй юу? Бид нар энэ дэлхийд рүү гарахаар яагаад хүндэтгэл мөргөл өргөж чаддгүй гэж? Яагаад бол дэлхий дээр мөнгө хүчтэй байгаа учраас. Яагаад бол дэлхий дээр эрх мэдэл хүчтэй байгаа учраас. Яагаад гэвэл дэлхий дээр хувийн хичээлд хүчтэй байгаа учраас бид яг үнэндээ Бурханд хүндэтгэл мөргөл өргөхөд хэцүү байдаг. Ойлгочих. Эзэн энийг үнэхээр ойлгочих. Тэгэхээр тэр юу гэж хэлсэн бэ гэхээр намайг таг гэсэн байна. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор шидэж буй Симон түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчд ач. Есүс тэдэнд намайг даг, би та нарыг хүмүүсийн загасчд болгоно гэлээ. Тэд тэр даруй тороо орхиж түүнийг даглаа. Тэр жаахан цааш яваад Зебедийн хүү Яков түүний дүү Иохан нарыг завин дотроо тор сэлбэж буйг харав. Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедийг хөлсний ажилчдын хамт завинд орхиод түүнийг даглаа гэсэн. Эрх мэдэлтэй Бурханд найдвараа өргөцгөө яах вэ? Эрх мэдэлтэй Бурханд бүдрэний итгээд үтцгээ яах вэ? Тэр хизээч биднийг мухардалд оруулж байгаагүй. Тэр хизээч бидэнд хоосон зүйл өгж байгаагүй. Тэр амраанаа л гэсэн бол тэр амраадаг. Тэр өрөөнө гэсэн бол өрөөдөг. Тэр чамайг чөлөөлөх болно гэсэн бол тэр чөлөөлдөг. Ах тунраа. Бүдэр Есүст итгэцгээ яах вэ? Бүдэр түүнийг дагаж амьдрдаг хүмүүс байцгаая. Түүнийг дагаад зогсохгүй түүн дотор эрх чөлөөтэйгээр хүндэтгэл мөргөл өргөдөг тэрл дүр төрхтэй тэрл үзэгсэлэнтэй Есүсээр сонгогдсон. Тэр энэ дэлхий дээр ирж бидний амьдралд орж ирж зүрхэнд минь итгэлийг өгсөн. Тэр л Бурханд найдаж ачаагаа өгж амьдрцгаая яах.